Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай хэргийн тухай ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Хэрэг гарах үед Язир Саид болон Патриша Саид нар нь 3 хүүхдтэйгээ хамтаар Texas мужид амьдардаг байсан. Тэдний том хүү Ислам нь 19 настай, дунд охин Амина нь 18 настай, харин хамгийн бага охин Сара нь 17 настай. За Язир Патриша хоёрын анх хэрхэн хоорондоо танилцж гэр бүл болцоосон талаар түүхэн их сонин. Язир анхны эхнэрээсээ 30 настай байх үедээ саллаад төрсөн ахтайгаа хамт амьдрах болсон юм бэлээ. Тэгсэн Язирийн ах болох Язин гэрийнх нь ойролцоо байх нэгэн хүнсний дэлгүүрт цагийн ажил хийдэг охинтой танилцаад үерхэж эхэлсэн нь Патриша. Гэхдээ Патриша тэр үед дөнгөж 15 настай байсан юм бэлээ. Тэгэхээр Язираас бол 15 насаар дүү, Язирийн ахаас нь тэгэхээр бүр хэдэн насаар ч дүү юм. За Язир бол Египтэд төрж өссөн бөгөөд ахтайгаа хамт Америкт нүүж ирээд суурьшин амьдарч ирсэн нь энэ. Түүний ах нь Патришатай үерхэж агаад салсны дараа Язир Патриша хоёр үерхэд 2-7 хоногийн дараа Язир Патришагийн аав ээж дээр нь очиж охинтойгоо гэрлэхийг зөвшөөрөө чимээ гуйсан байдаг. Ер нь бол Патришагийн гэр бүлийнхэн байнгын санхүүгийн асуудалтай байдаг. Дээрээс нь тухайн үед маш их үр зээлтэй байсан тул Язирийн охиныг нь гуйхтаа барьж ирсэн эд зүйлсийг нь аваад охиныг нь сайхан амьдруулнаа гэж амлаад байгаа энэхүү 30 настай залууд 15 настай охиноо өгөөд явуулсан байгаа. За ингээд Язир Патриша хоёр гэрлээд 3 хүүхдийн эцэг их болцоосон нь энэ. Тэдний охтууд болох Амина, Сара хоёр хоорондоо ганцхан насны зөрүүтэй тул хоорондоо маш дотно бүхэл зүйлсийг хамтдаа хийцгээдэг. Ер нь эгч дүүс гэхээсээ илүү бараг л найзууд шиг. Аминагийн хувьд тэрээр маш нийтэж, яриасыг олон найз нөхөдтэй байнга л олонний дунд буужигнаад явж байдаг. Харин дүү Сара нь мэлийн чимээгүй талдаа дуу чимээ ихтэй газарт дургу, шинэ хүмүүстэй тэгж их танилцаад хурдан дотносоод байдаггүй. Гэхдээ эгчээгээ хаана явна тэнд нь дагаад явж идэг ийм хүүхэд. За охтууд өсвөр наснд ирэх үедээ хоёулаа найз хүүгүүнтэй болцоосон. Амина болохоор таквондогоор хичээлдэг. Нэг удаа дугуулан дээрээ иртэл Жозеф хэмээх нэгэн хүүгүүн шинээр ороод ирсэн бэлтгэл хийжсэн бөгөөд тэд нэг нэгэндээ анхны харцаар дурлсан гэдэг. Харин Сарагийн хувьд сургуулийнхаа Эрик хэмээх нэгэн хүүгүүнтэй үерхдэг. Ер нь бол Амина, Сара хоёр хоёулаа маш найрсаг, тусархуу, сэргэлэн, гаднаас нь харахад маш аз жаргалтай харагддаг ийм хүүхдүүд. Гэхдээ тэднийг цаагаараа яг юу туулж хэрхэн амьдарч исэн талаар хинч юу ч мэдээгүй, бүр гадарлаачгүй. За 2008 оны 1-р сарын 1-нд Шуурхай албаны 911 утсанд Сарагаас дуудлага ирсэн бөгөөд 911 оператор утсанд хариулах үед Сара утасны цаанаас уйлаад өөрлөө хин нэгэн дайраад байгаа талаар операторт хэлсэн. Гэхдээ энэхүү дуудлага нь ердөө хэдхэн секунд болоод тасарсан юм байлээ. Тэгэхээр 911 оператор бол яг юу болоод байгаа талаар тухайн үед сайн ойлгоогүй. Дээрээс нь дуудлага хаанаас ирж байгаа байршлыг нь тогтоож амжаагүй байх үед дуудлага тасарсан. За гэтэл үүний дараа нэг их худалгүй нэгэн таксины жолооч нэг зочид буудлын уурт ирж зогсох үедээ хажууд нь байгаа таксийн дотор 2 хүн байгаа гэдгийг олж анзаарсан байгаа. За 2 хүн байхдаа бүр тэрхүү 2 хүн нь нас барсан юм шиг тийм байдалтай харагдсанаас гадна машин дотор нь маш их хэмжээний цус харагдчихсан. Ингээд өнөөх таксины жолооч 911-т дуудлага өгснөөр дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд ирж 17 настай Сара болон 18 настай Амина нарын цогцсыг зочид буудлын урдхан талд зогсоолд байрлуулсан байх такси хэмээн бичсэн машин дотроос олсон байдаг. За энэ бол мэдээж тэр амийн хүмүүсийг байтугай цагдаа нарыг хүртэл шоконд оруулсан ийм хэрэг байсан. Хин ингээд 2-2 өсвөр насны охтуудын амь насыг нь хөнөөгөөд зочид буудлын урд талд машин дотор үлдээгээд явсан байх вэ. За мөрдөгчд хамгийн эхлээд дотроос нь цогцолцсон тэрхүү машиныг шалгаад үзтэл энэхүү машин нь Амина, Сара хоёрын аав Язирийн машин болох нь тэр дороо тогтоогдсон байдаг. Гэхдээ Язир өөрөө бол машин дотроо байгаагүй, ер нь хаанч байгаагүй. Яг л усан тайсан чулуу шиг алга болоод түүнийг үдсэн харсан ганц ч хүн гарч ирээгүй. Эхэндээ мөрдөгчд түүнийг Египт рүү зугтсан байж магадгүй гэж бодоод шалгаад үдсэн боловч Язирийг Америкаас гараад явсан гэхээр ямар ч уул мөр байгаагүй.
За харин Аминагийн нас барсан талаарх энэхүү мэдээг сонсоод түүний найз өвгөн Жозеф гинтийн гүн шоконд орон уйлж орлоод биеэ удирдах чадамжгүй болж бараг л өөрийн ухаангүй болсон тул төрийн тусламжийнхаа ирж түүнд тайвшруулах тариа хийсэн байдаг. Хөрхий Жозеф хүү үүнээс хойш хинтээ ч юм ярихгүй, юу ч идэхгүй, бүр орноосоо ч босхгүй байсан тул гэрийнхэн нь түүнийг сэтгэл зүйн эмчилгээнд явуулж хэд хоног эмнэлэгт хэвтүүлсэн. За Жозеф бод Амина Сара хоёрыг юу туулж яаж амьдарч байгаа гэдгийг мэдчихсэн цөөхөн хэдэн хүмүүсийн нэг. Нэг удаа бүр Амина Жозеф тандан хэрвээ би аавдаа алуулчих юм бол чи миний араас шаналж өөрийгөө гэмтээж өөрийгөө өвдгөх юм хийж болохгүй шүү гэж хэлжсэн юм байлээ. Тэгэхээр хамгийн аимшигтай нь Амина охин хизээ нэг өдөр аавынхаа гарт амь насаа алдаж магадгүй гэдгээ мэдчихсэн гэсэн үг. За ингээд мөрдөгчөөд мөрдлөгөө эхлүүлж Амина Сара хоёрыг яг ямар амьдрал туулсаар ирсэн гэдгийг нэг нэгэнгүү судалж эхэлсэн. Гэтэл хамгийн эхлээд гарч ирсэн зүйл нь Амина 9 настай, Сараг 8 настай байх үед Патришагийн ээж буюу охтуудын эмээ тэдэн дээр нэг удаа зочилж ирсэн байдаг. Энэ үед Амина эмээтэй хандан аав нь шүн дүүтэйгээ хамт унтдаг өрөөнд нь орж ирдэг, хоёулангийнх нь бие түрдэг, битгий надад хүрэх хүсэхгүй байна гэж хэлсэн ч тэрийг нь огт тоодоггүй. Үүнээс болоод аавтайгаа хамт байхаас охтууд маш их айдаг болсон хэмээн хэлсэн. За үүнийг сонссон эмээ нь шууд цагдаагийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын ажилтнуудыг дуудаад охтуудыг эмнэлэгт авч очин ямар нэгэн бэлгийн хүч хэрхийлэлд өртсөн шинж тэмдэг байгаа эсхийг нь шалгуулж үзлэгт оруулсан байдаг. Гэхдээ үзлэгийн хариугаар тухайн үедээ охтуудыг бэлгийн хүч хэрхийлэлд өртсөн гэхээр баттай нотлох баримт олдоогүй гэсэн ийм хариу гарсан юм байлээ. Цагдаагийн ажилтнууд Ясираас ч мөн байцаалт авсан бөгөөд тэрээр охтуудын ярьсан бүх зүйлийг нэцээгээд ёстой тийм юм байхгүй, хизээж тийм юм болж байгаагүй. Хүүхдүүд хаяа зүүдэлсэн зүүдээ боддоор болсон гэж буруугаар бодох тохиолдлууд байдаг шүү дээ. Би бол охтуудтай хизээж тийм юм хийхгүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Дээрээс нь түүнийг яг гэмт хэрэгтэн гэдгийг батлахаар хангалттай нотлох баримт байгаагүй тул тэрээр удалгүй суллагдсан байгаа. За түүнийг ийхүү суллагдах үеэр Патришагийн ээж нь Патриша болон хүүхдүүдийг гэртээ аваад ирсэн байсан үе. Ясир суллагдаад гэртээ ирэх үед нь гэрт нь хинч байхгүй бүгд явцсан байсан тул тэрээр маш ихээр уурлан Патриша руу залгаж 9 шидээр түүнийг хараан доромжилж шүнжин ээжийнх нь гэрийн урдуур машинтайгаа эргэлдэн сүрдүүлсэн өнгө аястай захиануудыг ээжийнх нь гэрийн хаалганд дагуур шургуулж ёстой л нэг галзуурах төгчсөн байгаа. За Патришагийн ээж нь энэ үед дахин цагдаа дуудаад түүнийг баривчлуулсан. Гэхдээ баривчлагдсан ч гэсэн шүүх хурал нь болох хүртэл тэрээр барьцаа төлбөрөө төлөөд шоронгоос суллагдсан юм байлээ. Энэ барьцаа төлбөрийг нь ч мөн ах нь төлж өгсөн байдаг. За гэтэл Ясирийг суллагдсны дараа Патриша ээжийнхээ үгнээс зөрөн хүүхдүүдээ аваад буцаад нөхөр дээрээ очисон байгаа. Тэр байтугай Патришаг буцаж очисны дараа удалгүй Амина Сара хоёр мөрдөгчд болон хүүхэд хамгааллын ажилтнуудтай уулзаад аав бид хоёрыг хүсээгүй байх үед биеинд хөрч шүн өрөөнд орж ирдэг гэдг нь худлаа. Бид хоёр худлаа ярьсан. Эмээтэйгээ хамт амьдрах гэж бүгдийг нь зохиож ярьсан хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ дараа нь охтууд эмээр үгээ ээж бид хоёрыг цагдаа нарт худлаа хэлүүлсэн. Бид хоёрын ярьсан зүйл бүгд үнэн. Гэхдээ ээж бид хоёрыг цагдаад тэгж хэлэхгүй бол амар газар аваачаад орхичин шүү гэж айлгсан хэмээн захиа битсэн байдаг. За энэ явдлаас хойш Патришагийн ээж нь Патришатай дахиж ярихгүй байхаар шийдсэн гэдэг. Охин нь ийм гаж донтой мэдрэл муутай нөхрөө өмөөрөө охтуудыгаа цагдаад худал мэдүүлэг хүртэл өгүүлсэнд нь ууралсан юм уу яасан ямар ч байсан дахиж тэдний гэр бүлийн амьдралд оролцохгүй гэж шийдсэн юм байлээ. Гэхдээ л зээ охтуудад нь юу тохиолдож байгааг мэдчихсэн ганц хүн нь байж юу ч мэдээгүй юм шиг өөрсдөө асуудлаа шийдэг гээд орхино гэдэг бол мэдээж маш харгас үйлдэл. За энэ явдлын дараа Ясир Патриша хоёр хүүхдүүдээ аваад Египт рүү нүүсэн бөгөөд бүх зүйл намжаад тэднийг хүүхэд хамгааллын газраас байн шалгаад байхааргүй болсон үед нь тэд буцаад Texas нүүж ирсэн байдаг. Харин охтуудыг Египтэд байх үедээ цаагаараа яг ямар аимшигтай зүйлсийг туулж исэн гэдгийг нь бол хинч мэдэхгүй. Тэднийг өсвөр наснд ирэх үед нь Ясир охтуудыг эрэгтэй хүүхэдтэй ойрхон байх, тэдэнтэй ярилцах, үерхэх зэргийг нь хориглож байнгын хараа хяналтанд ороо байлгах болсон байгаа. Яг гаднаас нь харахад бол чанга хатуу охтуудтай санаа тавиад хамгаалж байгаа аав шиг харагддаг.
Харин яг үнэн учиртай бол охтуудынхаа яг л нэг хартай найз залууны юм шиг эсвэл нөхөр юм шиг аашилдаг бүр нэг ой гутмаар. Амина Сара хоёр найз хөвгүүнтэй болох үедээ мэдээж энэ бүхнийгээ ааваасаа нуусан. Амина бүр Жозефт өөрийгөө яг ямар нөхцөл байдалд байгаа талаараа хэлээд аав нь өөрийг нь найз залуутай болсон гэж мэдвэл бараг алах байхаа гэж бүр ярьж исэн юм байлээ. Цаашлаад энд өөр нэг зүйлийг дуртаж хэлэхэд охтууд энэ үед ч гэсэн өдөр тутамдаа гэртээ бэлгийн хүчирхийлэл донд амьдарсаар л байсан. Харин ээж Патришагийнх нь хувьд нүдэн балай чихэндүлий юу ч мэдээгүй юм шиг аашилдаг хിവэрэ. За Амина Жозеф хоёр үерхэж явах үедээ бүр дундаа нэг кодтой байсан. Хэрвээ Амина Жозеф руу 7-гийн тоо явуулах юм бол Жозеф Аминагийн дуудлага болон зурвсанд нь хариу бичиж болохгүй. Учир нь 7-гийн тоо явуулж байгаа нь аав нь утсыг нь шалгаж үзэх гэж байгаа гэсэн дохио. Жозеф нэг удаа Аминагаас 7-гийн тоотой зурвас хүлээн аваад удаагүй байх үед нь Аминагаас дахин "Хей юу вэ? Над руу залгах боломжтой байна уу?" хэмээн зурвас ирсэн. Гэхдээ мэдээж Жозеф түн рүү залгаагүй. Харин маргааш нь Аминатай таквандогийн дугуйлан дээр уулзах үедээ тэр зурвас бичсэн хүн бол аав нь байсан байна гэдгийг олж мэдсэн байдаг. За цаашлаад Ясир байнга камер барьчаад Сара Амина хоёрын бичлэгийг нь хийгээд сууж идэг. Гэртээ ч байсан, гадуурч гарсан ялгаагүй. Гэхдээ зүгээр нэг хүүхдүүдээ өхөөрдөөд бичлэгийг нь хийгээд дурсамж болгоод ингээд хадгалаад байж байгаа хэрэг бол биш. Бичлэг хийж авах үедээ дандаа Амина Сара хоёрын биеийнх нь хэсгүүдийг ойртуулж бичдэг. Ингэж бичиж байхдаа ёс зүйгүй үг хэллэгнүүдийг ашигладаг. Тэр бичлэгүүдийнх нь нэг дээр бүр Ясир Сараг цагийн ажил дээрээ ажиллаа хийж байхдаа нэгэн эрэгтэй хүнтэй юм яриад инээж авахыг нь хараад түүнийг нь бүр ойртуулж бичиж аваад аман дотроо "Чи ч өнөөдөр орой асуудалд орсон доо" хэмээн хэлжсэн. Харин дараагийн өдөр нь Сара сургууль дээрээ нүүр нь хавтаад хөхөрсөн, уруул нь язарсан ийм байдалтай ирсэн байгаа. Сара багш нартаа үүнийгээ дугуйтаа явж агаад юм өргөөд унтсан хэмээн тайлбарласан байдаг. Харин Аминагийн хувьд тэрээр нэг л өдөр таквандогийнхоо хичээлд ирэхээ болцсон. Жозеф түүнтэй маш олон удаа холбоо барихаар оролцсон боловч түүнээс ямар ч сураг гаргаж чадаагүй. Гэхдээ 2-3 сарын дараа Жозеф Аминагаас иймэйл хүлээн авсан бөгөөд түүний хэлснээр аав нь түүнийг найз хөвгүүнтэй болсон гэдгийг нь олж мэдээд тэр өдрийнхөө шөнө нь бүр гэр бүлийнхнийгаа бүгдийг нь аваад амьдарч исэн газраасаа 60 милийн зайтай байх өөр газарт нүүж ирсэн. Цаашлаад түүнийг таквандод явахыг нь хориглож бас утсыг нь хүртэл хурааж авсан байгаа. За харин Жозефийн ээж бол Жозеф Амина хоёрын харилцааг маш их дэмждэг байсан гэж хэлж болно. Амина алга болсны дараа тэрээр Жозефтэй хамт Аминаг хайж, Амина Жозеф руу имэйл бичсэн гэдгийг нь сонсоод өөрөө Амина руу имэйл бичин бүх зүйл зүгээр байгаа эсхийг нь асууж, хэрвээ ямар нэг зүйл хэрэгтэй аль эсвэл аюулд орох юм бол тэр үед өөрлөө нь холбоо барихыг хүртэл санал болгосон. Тэгсэн энэ үеэр Ясил ахтайгаа нийлээд Египтэд охтуудаа баян хүнд эхнэр болгон зархаар мөнгөтэй баян хүмүүсийг хайж исэн байгаа. Тэр байтугай Аминаг 16-наас хүрэхэд нь Египт рүү авч яваад хэд хэдэн хөгшин баян хүмүүстэй уулзуулсан байдаг. Гэхдээ тэр үеэр үнэн дээрээ тохиролцолд хүрээгүйгээд Аминаг буцаад Америкт авч ирсэн байлээ. Тэгэхээр хэрвээ эд бараа 8 алдж байгаа юм шиг үнэ тохиролцолд хүрч чадсан бол охиноо тэнд нь үлдээгээд зарчхаад ирэх байсан л гэсэн үг. Уг нь Жозеф Амина хоёр хамтдаа зүхтана гээд төлөвлөцгөөж исэн байлээ. Тэр байтугай бүр Амина Сара хоёр гэрээсээ зүхтаж чадсан. 2007 оны 12 дугаар сарын 25-нд буюу 100 сарын баярын өдрөөр Амина Сара хоёр гэрээсээ зүхтсан ба Амина Жозеф руу амжилттай зүхтаж чадсан талаараа зурвас хүртэл бичсэн байдаг. Гэхдээ энэ үеэр Амина Сара хоёр хоёулахнаа бол байгаагүй, ээжтэйгээ гуруулаа хамтдаа зүхтсан байгаа. Охтууд ээжтэй гэрээсээ ааваасаа зүхтгаж байгаа талаараа хэлэхэд нь ээж нь тэдэнтэй хамт явахыг хүссэн бөгөөд ааваас нь холдож хол амьдрахыг насаараа хүсдэг байсан талаараа хэлээд тэд хамтдаа явцгаас нь энэ. За тэр гурван инхүү хамтдаа явсаар бүр өөр мужид ирээд нэгэн буудалд байрлан нуугдсан байдаг. Тэдний хинэн ч Ясирын дуудлаганд хариулахгүй уцаан унтраагаад түүнтэй холбоо байрлгүй 6 өдөр өнгөрч 12 дугаар сарын 31 болсон. Уг нь тэднэр 31-нд үргэлжлүүлэн замд гараад бүр хол газар руу зүхтахаар төлөвлөж исэн юм байлээ. Гэтэл 31-нд Патриша охтуудтай хандан
Цаашаа явхаасаа өмнө буцаж Texas очоод эмээгийн чин газар дээр нь цэцэг тавиад салах ёс хийчээд бүгдээрээ цааш явъя хэмээн хэлсэн бөгөөд охтууд ч мөн үүнийг нь зөвшөөрсөн байдаг. За ингээд тэд буцаад Texas дээрх үед Патриша харин охтуудаа яагаад Texas дэрсэн өөрийн жинхэнэ санаагаа хэлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ би аавыг чинь ингээд орхиод явж чадахгүй нэ. Буруутай юм шиг санагдаад байна. Гуруула буцаад гэртээ харих хэрэгтэй гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Амина бол мэдээж энэ үед ээжтэйгээ зөврөлтөөд уурлаад машинаас нь буугаад найз хаан гэрлөө явсан. Явхаасаа өмнө тэрээр ээжтэй хандан гэрт буцаж очиод тэр хүнтэй дахин хамт амьдарч ирснаас үхснэн дээр гэж хэлээд явсан байдаг. Харин Патриша тухайн өдөржин Амина руу зурус бичин аав чинь чамааг уучлсан. Одоо гэртээ хүрээд ир. Аав чинь та хоёрыг аваад гадагш гарч хоол идэнгээ гэрт болоод байгаа асуудлуудын талаар ярилцахыг хүсэж байна. Чи зүгээр л гэртээ хүрээд ир гэсэн иймэрхүү зурвасуудыг бичсээр байсан бөгөөд 1-р сарын 1-нд Патриша Аминагийн найзынх нь гэрээ үүдэнд нэрээд түүнийг хүчээр найзынхаас нь гаргаж ирэн гэрлүүгээ аваад явсан байдаг. За Патришаг Аминаг гэртээ буцааж авчирсны дараа Ясир Амина Сара хоёрыг аван гадуур хоол идэнгээд гэрээсээ гараад явсан. Харин охтуудыг машинд орж суусны дараа хэсэг явж агаад бууга гаргаж ирэн охтуудыг хэд хэдэн удаа бодон амь насыг нь хөнөөсөн нь энэ. Ер нь бол түүний охтуудаа хөнөөсөн шалтгаан нь зүгээр л өөрийнх нь үгийг сонсоогүй, өөрийнх нь үгээр байгаагүй, гэр бүлийнхаа эзэн гол эрэгтэй хүний үгийг үл тоосон гэдэг ийм шалтгаанаар амь насыг нь хөнөөсөн байгаа. За Ясир бол ерөнхийдөө зүгээр эр хүүсэнд төрснийхөө төлөө өөрийгөө бүх эмэгтэй хүнээс илүү бүх эмэгтэй хүмүүс өөрийнх нь үгийг сонсож түүний хэлсэн зүйлсийг дагаж мөрдөх ёстой гэж үздэг ийм хүн. Түүний энэхүү эмэгтэй хүнийг хүн биш зүгээр л нэг эд материал гэж харддаг нь охтуудаа зарах гээд баян хүн хайгаад явж ирснаас нь шууд харагдаж байгаа. За бүр цаашлаад өөрийнх нь охтууд байсан ч хамаагүй тэрээр заваан шижгийн гаж бэлгийн дур хүслээ хүссэн үедээ Амина Сара хоёр дээр гүйцэлдүүлдэг байснаас гадна бүр тэднийг эрэгтэй хүний үднээс бусад эрэгтэй хүмүүсээс харамлаж харддаг байсан байгаа. Цаашлаад өмнө нь хэлсэнчлэн Ясир Патриша хоёр нэг хүүтэй. Тэгвэл Ясир хүүгээ буруу зүйл хийсэн ч хүүдээ бараг нэг ч үг хэлдэггүй. Түүнийг хүссэн зүйлээ хийх эрх бүхий хүн гэж үздэг. Учир нь зүгээр л эрэгтэй хүн болохоор. За мөрдөгчөд Ясирийг ерөн хайж авах явцдаа мэдээж гэрт нь нэгжлэг хийж үзсэн. Тэгсэн Патриша Ясирийн бүх бичиг баримтууд болон компьютер, видео камер зэргийг нэг газар бөөгнүүлээд мөрдөгчдөөс нуух гэж оролцсон байсныг нь тэд илрүүлсэн байдаг. Тэрхүү компьютер болон Патришагийн нуухаар оролцож исэн камер зэрэг дээр Ясир хэрхэн Амина Сара хоёрыг хүсээгүй байх үед нь бичлэгийг нь хийж бүр биеийнх нь хэсгүүдийг бичлэгэн дээрээ татаж ойртуулан ёс зүйгүй зүйлс ярьж исэн тэрхүү бичлэгүүд нь хадгалаастай байсан. Тэр байтугай мөрдөгчөд Ясирийн зургийг олон нийтийн сувгуудаар цацаж түүнийг эрен сурвалжилж байгаа мэдээнүүдийг хурдцтай тарааж эхэлсэн бөгөөд энэ үед Патриша цагдаагийн газар руу залгаад нөхрийнх нь зургийг олон нийтэд тараахаа бойл хэмээн хэлсэн байдаг. Бүр үнэхээр утгагүй. За ингээд Ясирийг эрен хаях үйл ажиллагаа үргэлж ирсээр бүр сүүл рүүгээ Ясир хаана байгаа талаар ямар ч сэжиг гарч ирэхгүй байсан тул FBI-ийн хүртэл энэхүү хэрэг дээр орж ирээд Ясирийг эрен сурвалжилж байгаа хамгийн хүнд ноцтой 10 гэмт хэрэгтний нэгт оруулан түүнийг эрен хайж эхэлсэн. Тэр удаа бүр Ясирийн талаар мэдээлэл өгсөн хүнд $100,000 мөнгөн шагналыг хүртэл амласан байдаг. Гэхдээ түүнийг хаана байгаа талаар ямар ч бодиттой мэдээлэл гарч ирээгүй. За үүнээс гадна Патриша охтуудынхаа амь насаа алдсны дараа хэд хэдэн телевизүүдэд Ясиртай хамт амьдарч байх үеэр Ясир өөрийг нь хэрхэн хүчирхийлж дарамтлагдаг байсан талаар нь мөн ярьсан байдаг. Түүний хэлснээр бол Ясир үргэлж түүнд чамд хинч хайргүй, аав ээж чинь ч чамайг тоодоггүй, тэд чамайг надад зарсан. Тийм болохоор чам шиг хүнд ч хэрэггүй амьтныг би өсгөх хэрэгтэй болсон биз дээ. Хэрвээ чи сайн охин байж миний үгэнд орохгүй бол чамайг алах эрх нь хүртэл надад байгаа хэмээн хэлдэг байсан. Бүр нэг удаа Ясиртай гэрлээд удаагүй байхтайгаа тэд хоорондоо юм яриад суужгаад Патриша түүний шилэн үзүүнд нь санаандгүй хүрсэн байлээ. Тэгсэн Ясир Патришаг бэлхүүснээс нь дээш зөвшөөрөлгүй гараараа хүрлээ гэд хэвтэрт ортол нь зодсон байгаа. Энэ үед Патриша жирэмсэн том хүүгээ гидсэндээ тэжээс үе.
Харин том хүүгийнх нь хувьд аав нь алга болоод дүүнэр нь амиа алдснаас хойш аавынхаа ах дүү нарыг даган Египт рүү нүгээд 3 жилийн дараа Америкт буцаж ирсэн бөгөөд энэ үедээ нэгэн сэтгүүлд ярилцлага өгөөд Амина Сара хоёр бас манай ээж энэ бүхэнд өөрсдөө буруутай. Тэднээс л бүх зүйл болсон. Аав ер нь яг ямар буруу юм хийсэн юм бэ хэмээн ярьсан байдаг. Яг л нөгөө аимшигтай аавын аимшигтай хүү. За ингээд энэхүү хэрэг гарснаас хойш бүхэл бүтэн 9 жил өнгөрч 2017 он болсон байдаг. Энэ үед Ясераас ямар ч сураг гараагүй хэвээрэл байсан үе. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 14-нд нэгэн эрэгтэйгээс цагдаагийн газарт дуудлага ирсэн бөгөөд энэхүү эрэгтэйгийн хэлснээр Ясертай маш төстэй нэгэн хүнийг олж харсан. Нэгэн айлын байны өрөөнд гарсан эвдэрлийг нь янзлахаар очтол тэнд нь Ясер гэх хүнтэй маш төстэй эрэгтэй байж исэн хэмээн хэлсэн байдаг. За мөрдөгчд тэрхүү байрны эзнийг нь шалгаад үзтэл тэрхүү байр нь Ясерийн том хүү Исламын нэр дээр байдаг байр болж таарсан. Ингээд тэд тэрхүү байрны хаягаар нь явж очиход Ислам бол гэртээ байж исэн. Гэхдээ мөрдөгчдийг гэрт нь орохыг зөвшөөрөөгүй уурлаад хаалгаа хаасан байдаг. Үүнээс 3 цагийн дараа мөрдөгчөд гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад буцаад ирэх үед байранд нь бол хинч байгаагүй бүр хов хоосон байсан. За үүнээс хойш бүр 3 жилийн дараа буюу 2020 онд Ясерийн талаар өөр нэгэн дуудлага ирсэн нь Texas мужийн Justin гэх жижигхэн тааванд оршин суудаг нэгэн эрэгтэй Ясертэй маш төстэй нэгэн хүнийг гэрээс нь холгүйхан байх байшингийн уртаалд зогсож байгааг нь олж харсан ба түүний ах Ясин болон хүү Ислам нарыг нь мөн тэрхүү байшингийн арын хашаанд хамт суугаад юм уугаад байж байгаа талаар нь мэдээлсэн байдаг. Харин энэ үед мөрдөгчөд өмнөх удаагийнх шиг шууд хаягаар нь бол явж очиагүй. Хамгийн эхлээд тэр байшингийн шалгаад үзтэл Ясерийн ах Ясины охиных нь нэр дээр байдаг байшин болж таарсан. Ингээд тэд эхлээд нэгжлэг хийх зөвшөөрлөө гаргуулж аваад дараа нь шууд тэрхүү байшинд явж очин дотроос нь 12 жилийн турш нуугдсан Ясир Саидыг баривчилж авсан байдаг. Цаашлаад Ясин Ислам хоёр ч мөн хүнд ноцтой гэмт хэрэгтнийг нуун мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгээр баривчлагдсан. Тэгсэн бүр инээдтэй нь ах Ясин нь мөрдөгчдөд манай дүүгийн 2 охин нь нас барсан юм уу? Би энэ талаар мэдээгүй. Түүнийг охтуудынхаа өвхөлд сэжиглэгдэж байгааг ч мэдээгүй байсан штэ хэмээн хэлсэн байдаг. Бүр хэнийг хуураад байгаа. За ингээд хамгийн эхлээд Ислам Саидийн шүүх хурал 2021 оны 1-р сарын 19-нд болж шүүхээс түүнийг хүнд гэмт хэрэгтнийг нуугдахад тусалж мөрдлөгөд саад учруулсан гэх хэрэгээр 10 жилийн хорих ялыг шүүхээс оноосон байдаг. Харин дараа нь 2021 оны 4-р сарын 27-нд Ясины шүүх хурал болж шүүхээс түүнд мөн л Исламын нэгэн адилаар хүнд ноцтой гэмт хэрэгтэнг нуун дарагдуулсан гэх хэрэгээр 12 жилийн хорих ялыг оноосон. За үүний дараа 2022 оны 8-р сарын 2-нд Ясерийн шүүх хурал албан ёсоор эхлээд 6 хоног үргэлжилсэний эцэст шүүгчид ердөө 3 цаг хуралдаад түүнийг 2 удаагийн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ялыг оноосон байдаг. За энэ эрхтэй холбоотой олон нийтэд ил байдаг мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энергийн талаар юу гэж бодож энэ өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгдүүлдэж бусадтайгаа мөн надтай хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусчихээн. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шимжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.